Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлалгын зохион байгуулалтад хөгсөөд 2026 олон улсын мөсний наадам өргөн дэлгэр боллоо. Тус наадмыг 3 өдрийн дотор гадаадын 21 орны 321 жуулчин дагварцсантайгаар 10,000 үргээд зорин үзжээ. Аялагч иргэд мөсөн хотгон дахтай хатарч мордын уралдаан, олс таталтын тэмцээн, мөс мөргөлдүүлэх тэмцээн, сэр шалгах тэмцээн, мөсөн дээрх буйха зэргийг илүү сонирхон үзэж, оролцож, дурсамж дүүрэн аялжээ. Энэ үеэр урлаг спортын 30 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулж мөсөн замаар аюулгүй зорчих заавар зөвлөгөөг тогтмол өгч ажилласны үр дүнд онц ноцтой зөрчил гараагүй байна. Хөвсгөл нуур маань төрийн тахилгат нуур болоод тун удаагүй байхдаа бол энэ арга хэмжээ зохион байгуулж байна. Хоёрдугаар энэ жил бол мөсөн хотхон бол нэлээд том талбайг эзэлсэн нэлээд олон ийм мөсөн урлын бүтээлүүдийг бас хийснээрээ онцлог мөн одоо хүүхд багчуудад зориулсан мөсөн голгуурыг бол бас ингээд хоёрыг хийж өгсөн байгаа. Тэгэхээр энэ жилийн мөсний баяр бол одоо бас цаг агаар сайхан гадны одоо жуулчд ихтэй байна. Хөвсгөл нуурын маань Монгол улсын төрийн анхны тахилгатай нуур болгож байгаа. Нутгийн 100 олон болог сэтгэл таатай байна. Эртнээс одоо энэ услал савдгаа нуур усаа одоо дахиж ирсэн Монголын сайхан өв уламжлал сэргэж байгаа. Бэлэн байгалийн өгөгдлөрөөс суурилсан л одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарах чухал. Тэгээ жилээс жилд бас мөсний баярыг зорж ирдэг хүмүүс олон болсон байна. За бас анхаарал болгоомжтой аюулгүй байдлыг сайн хангаж яж өшөө илүү олон хүн бас ирүүлэх энэ амралт кампуудын бас байр дүүрсэн байна. За энэ бол эргээл бас нутагт үлдэх өгөөж юм байна. Хөвсгөл нуурaan түшиглэж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна. Төрөх хувийн хвшил хамтарч хийх саналуудч ирсэн байна. Цаашид мөсний баярыг улам өргөжүүлж урт хугацаанд орон нутгийн иргэд өвлийн аялал жуулчлалаас ашиг орлого олох боломж олгох, аялагч гадаадуудын иргэдэд үзэж харах сонирхолтой арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж хийх нь чухал байна гэдгийг хэллээ. Ингээд ихнэр хүүхдүүдийн хамт мөсний баярыг зориод ирсэн байж байна. Би бол Хөвсгөл аймгийн Ар булаг сумын хүргэн байгаа. Тэгээд зорж ирээд мөсний баярыг анхудаага үзэж сонирхож явна. Тэгээд ер нь байгалийн сайхан ер нь бол бүхэл зүйл гайхалтай сайхан байна. Өвлийн үзэмжлээс одоо ярих юм алгаа үнэхээр сайхан байна. Жил болгоны энэ хөгсөв наадамд сонирхтгоо. Энэ гоё наадам цэнгэлд ирж сонирхож энэ гоё мөсөн өшөө ингээ бүх юмнуудыг үзэж гоё таашаа сэтгэлийн таашаал авд юм аа. Мөсний наадмыг гадаадын 21 орны 321 жуулчин Арангаа, Завхан, Ховд, Эрдэнэт, Дархан зэрэг Монгол орны өнцөг булан бүрээс давхарцсан тоогоор 10,000 руу эргээд зорин иржээ.